Нэг хоёр. Байна. Наша хэдүүл наша Батуй хэд дараа баасан дээр дараа нааш хийш үзэж энэ заяа бол дараа бас
За өнөөдөр засгийн газраас ард иргэдэд учруулад байдаг одоо хүнд сортол, чирэгдэл яг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Энэ юу вэ гэдэг ихээр төрийн одоо үйлчлэгээ лавлгаа авахын тулд иргэд одоо төрийн байгууллага дээр үүж явж одоо цаг алддаг. За банкнд төлбөрөө төлөх гэж хэлээд одоо уддаг ийм зүйлүүд байдаг. Ингээ сангийн яамны манай одоо төрийн сангийн дарга Баттуяг татвар гайлын одоо санхүүгийн мэдээллийн төвийн дарга одоо бидний хэлж заншснаар бол нэг баримтыг одоо системийн дарга одоо Бат Билег нарыг яг газар дээр төрийн үйлчлэгээ авахд одоо ямар саад бэрхшээл гарч ийн үү? Хичнээн цаг зарцуулж ийн үү гэдгийг нь явуулж үтсэн. Ингээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороон дээр очиход бол за яамнаас гараад очиход нэг цаг орчим зарцуулагдсан. За очоод яг тэнд бүртгэлийн газар байгаа. Бүртгэл дээр очиход бол тэнд бол үйлчлэгийг бол 5 минутын дотор авчирдаг. Харин нөгөө төлбөрөө төлөхийн тулд одоо 7 буудлын эцсээр очиж банкн дээр очисон ийм одоо очдог. За ингээ хэрвээ тэр тухайлбал тэр ихний очисон банк нь бол банкнд нь данс байхгүй бол одоо бэлэн мөнгөөр үйлчлэгээ авна. Бэлэн мөнгө авахгүй заавал данстай байх хэрэгтэй гэдэг хэлээд дараагийн банкн дээр очиж одоо үйлчлэгээгээ хийлгэсэн байж байгаа. Ингээ бэлэн мөнгөөр 1000 төгрөг төлөхийн тулд 2000 төгрөг төлдөг. За банкн дээр бол 300 төгрөгийн хураамж төлөө явдаг. Ингээд нийт ирсэн цагийг аваад үзэх юм бол ирэх очих цаг 30 минут, тэнд үйлчлүүлсэн цаг 10 минут. Ингээд үзэх юм бол 2 цаг 40 минут зарцуулагдаад явж байгаа. Тэгээ энүүн дээр одоо ямар өөрчлөлт хийж гэнэ вэ гэхээр одоо нөгөө та бүгдийн нөөтийн систем, нөөтийн буцаан олголт авдаг баримт системийг ашиглаад 3 минутын дотор одоо бүх үйлчлэгээ банкны үйлчлэгийг хийчих энэ боломжийг бол бүрдүүлж өгч байгаа. За гадаад паспортыг авахын тулд иргэд бол 3 дансанд 3 өөр одоо мөнгийг төлдөг. Тэгвэл одоо энэ бүгд нэг төлбөрөөр хийгдэж явчих боломжтой. Үндсэндээ энэ бүх төлбөр бол 3 минутын дотор хийгдэх боломжтой болж байгаа. Ингээд өнөөдрөөс эхлээд өнөөдөр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд төрийн 38 үйлчлэгээ лавлгааг энэ систем рүү шилжүүлж байгаа. За эхний үйлчлэгээнүүд бол бүгдээрээ та бүгдээрээ мэдж байгаа манай одоо бүртгэлээс авах бүх үйлчлэгийн лавлгаа үйлчлэгээнүүдийг авна. За энэ ерөнхий сайдаас бол энэ ондоо багтаагаад төрийн бүх байгууллагуудыг энд багтаа шилжүүлэх. Ингэснээр ард иргэдэд хүнд сурталчилгаа түргэн шуурхаа үйлчилдэг ийм болгож байгаа. Дээр нь холбогдох сайд нар холбогдох дүрм журамдаа өөрчлөлт оруулад ямар нэгэн хүнд суртал үүсгдэг, ачаалал үүсгдэг энэ бүгдийн одоо зогсоох ийм чиглэлийг албан даалгавар гаргаж өгч байна. За үүнээс гадна одоо иргэдээс авагддаг хураамжуудын одоо хөв хэмжээгийн одоо буулгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар бол өгдөж байна. Энэ нь өөрөө Монгол улсад за иргэдэд өчнөө цаг хэмнэхээс мөнгө төгрөг хэмнэхээс гадна одоо төгжрэл ч гэсэн одоо хэрэгтэй ийш тийшээ явж одоо төгжээнд ихээхэн цаг зардаг тэрнж хэмнэгддэг ийм байдлыг бол үүсгэхээр ийм шийдвэрийг бол одоо гаргаж байна. Ингээд төрийн үйлчлэгээ богинохоо хугацаанд ард иргэд одоо авах юм боломж нь бол бүрдэж байгаа. Ийм шийдвэрийг та бүхэндээ танилцуулж байна. За ингээд өнөөдөр надтай хамт манай бүртгэлийн газрын дарга Ваасанд орж байна. Манай сангийн яамны төрийн сангийн газрын дарга Баттуяг, гайл татврын одоо санхүүгийн мэдээллийн төвийн дарга. За нөөт баримтын дарга гэдгээр одоо би болоо ярьдаг Баттуяг байна. За манай сангийн яамны хэлтсийн даргын цаанд байна. За татврын ерхий газрын дэд дарга татврын даргын үүрэг гүйцэтгэх заяа бол байна. За асуулт байвал одоо хариулъя. Ямар үйлчлэгээнүүдийн бүртгэлийн хураамжийг захиалах гэж байна. За баасан дарж барах юм.
За улсын мөрдөгчийн ерөнхий газрын дарга Баасанд орж. За өнөөдрөөс эхэлж байгаа баримтаар төлбөрийн асуудлыг шийдсэн үйлчлэгэнд манай улсын мөрдөгчийн ерөнхий газрын нийт 38 төрлийн үйлчлэгээ орж байгаа. Манай улсын мөрдөгчийн ерөнхий газраас нийтдээ 136 төрлийн үйлчлэгээ үзүүлдэг. Иргэнийг төрснөөс нь ахгуулаад насын эзлэх хүртэлх нийтдээ 136 төрлийн үйлчлэгээ. Үүнээс 38 төрөл нь орж байгаа. Жишээлбэл иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний бүртгэл, гэрэлсний бүртгэл гэх мэт. Одоо иргэдийн хамгийн их ачаал авдаг үйлчлэгээ бол манай бүртгэлийн үйлчлэгэнд бол иргэний үнэмлэх болон гадаад паспортын захиалга байдаг. Өдөрт дунджаар 1200-аас 1500 иргэн өдөр болгон гадаад паспорт захиалдаг. 32500 төгрөгийг тушаадаг. Сая Хүрэл Батар сайдын хэлснээр энэ 32500 төгрөгийг тушаахад банкн дээр очиж 2-3 цагийг зарцуулдаг байсан. 2-3 цаг зарцуулаад 32500 дээрээ банк хоорондын шимтгэл буюу 3-аас 4000 төгрөгийг нэмж төлдөг байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ асуудлыг өнөөдөр яаж хийсэн бэ гэхээр иргэн маань одоо заавал тэр дүүргүүд дээр очтгоо хорооноосоо энэ бүртгэлийн үйлчлэгээнүүд авдаг болно. 152 хорооноос энэ үйлчлэгийг авах гэхээр ганц асуудалтай байсан энэ төлбөрийн асуудал байсан. Хороон дээр банк байхгүй заавал төв рүү орж ирдэг байсан. Тэгэхээр хороон дээр энэ асуудлыг төлбөрөө иргэн маань ухаалаг утсаа ашиглаад баримтын аппликейшнээрээ шууд төлснөөрөө ерөөсөө 1-2 минутын дотор төлбөрөө төлчин бүртгэгчдээр тэр мэдээлэл нь ирчин иргэн шууд тэр үйлчлэгээ аваад дуусчихна гэсэн үг. Нөгөө нэг талаас нэг давуу тал нь бол энэ төрөөс бол анх удаа төрийн 88 байгууллагаас анх удаа улсын бүртгэлийн ерхий газраас энэ иргэнд баримт олгодог болж байгаа. Төрийн байгууллагаас анхных нь баримтыг олгоснороо иргэн маань өөрөө 1000 төгрөгийн лавлгаа авсан ч баримттай болоод нөгөө суглаанд орох хэрэгтэй болж байгаа. 1000 төгрөгийн баримтаар иргэн маань өөрөө сая төгрөг 5 сая төгрөг 50 сая төгрөг хожих боломж нэгдэж байгаа маа гэсэн үг. Явандаа төрийн бүх байгууллагаас энэ боломж нэгднэ иргэнд давуу тал нь. За энэ бол сангийн амнаас нэг жил орчмын хугацаанд судалж одоо туршиж байж хэрэгж байсан. За 4 жилийн өмнөөс бол бас ерөнхийдөө ийм төрийн үйлчлэгээнүүдийг нэгтгэх, энгийн болгох ийм зүйлийг бол яригдчихсэн. Та бүгдээрээ мэдж байгаа. За иргэд бол ингээд одоо сангийн ам руу ханддаг. Төрд би 40 төгрөг төлөхийн тулд банкн дээр 3 цаг очрлоо. 3 цаг зарцууллаа. Би төрд мөнгө өгөхийн тулд гээд ийм асуудал бол нэгдүгээр яригдчихсэн. За хоёрдугаарт нь нэг л үйлчлэгийг би нэг паспорт авах гэсэн юм а. Ингэхийн тулд зайлшгүй би яхаар 3 дансанд 3 өөр мөнгө ингэж төлөх ёстой юм бэ. Би нэгийг л төлчмөөрөө дараа нь та нар хоорондоо ингээд салгаад авчаач гэдэг ийм хүсэлтийг жишээлбэл тавьж ирсэн. Тэгэд энэ дээр нэлээд тийм бухимдал гаргаж бас энийгээ та нар шийдээч гэдэг зүйл хэлээд тэгээ энэ бол нэлээд бас судлагдж яригдж байгаад манай энэ одоо гайл татврын одоо санхүүгийн мэдээллийн төв буюу одоо манай баримтын одоо баримт гэсэн энэ аппликейшн энэ системийг нөөц тусын системийг хариуцж байгаа хүмүүсүүд ажиллаж байгаа шийдлийн сая гаргаад оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн одоо төрийн байгууллага банк сонгоод энэ банкаар дамжуулж та бүгд юмаа хийгдэг. Гэтэл иргэд өөрсдөө банкаа сонгоцсон байдаг. Тэр банкаараа дамжуулаад төлбөр тооцоо хийж болдоггүй ийм асуудлууд байсан. Одоо бол иргэд өөрсдөө сонгоод банкаа сонгоод бүх төлбөр тооцоогоо хийгээд явчих. Зайлшгүй тэр банкн дээр очих шаардлагагүй болгоод өчгсөн байгаамаа гэдгийг би онцлж хэлмээр байна. За баярлалаа. За асуух асуултын үед манай энэ дарга нараас асуугаарай.